Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон маань. Эфирт пастор сайн олон хөтлөгч Оминер ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд бас шинэхэн өглөөний мэндийг хүргэе. За тэгээд өнөөдөр бидний хувьд эзний ивэлэр бол дүүрэн маш гайхалтай өдөр болно гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд сонсогч таны байгаа газар болгон бурхны ирэл дүүрэн байж таны хийхээр зорж байгаа удаад хийж эхлэж байгаа бүхий л ажлуудаа түүний нэгүсэл түүний хангалт байх болтугай. Амен. Тэгэлгүй яах вэ? Тэг өглөө бүр бас бурхны үгээс суралцахаар хамтдаа байдагт сонсогч танд үнэхээр баярлалаа. Тэг үргэлжлүүлэн бурхны үг дотор үнэхээр өсч бас хэрэгжүүлж олон гэрчлэлээ бас цуглуулж байгаа хаа гэж найдаж гин. Тэгэд эзний өгсөн энэ гайхалтай өглөө бид хамтдаа бас цугласан маань. Тэгээд энэ гайхалтай өглөөд мэдээж талархъя. Тэгээд бид бас бусдаа бибидээ хуваалцдаг тэр нэгэн байх ёстой болов уу гэдэг одоо үгийг өглөө авсан одоо бусдаа хуваалцдаг байх бусдад тэр хайрын үндсэн дээрээсээ ханддаг байх гэдэг талаар бас өнөө өглөө үг уншсан. Тэгэхээр та яг одоо байгаа газараа бусдтай танд хуваалцах зүйлсүүд хүн болгонд л мэдээж байдаг. Тийм учраас байгаа зүйлээ бусдтай хуваалцдаг тэр нэгэн байгаарэ гэж бас сануулъя. Өртөө ирсэн үгийг бас дамжуулаад байна тий. Тийм шүү дээ. Бид нэр өглөө болгон тий ингээд зарим зүйлийг ингээд яг эзний өмнө өнгөрүүлэхийг хүсэхтэй. Ингээд юмыг сайнаар дуусгах гэдэг. Гэхдээ өнөөдөр магадгүй бидний зарим нэг зүйл бидэрт маш их соргомж болон одоо тий бидний бодсноос өөрөөр дуусч бол магадгүй. Гэхдээ би та бүхний нэг зүйлийг хэлмээр эзэнтэйгээ хамтвал дээрээ. Амен. Энэ маш чухал байна шүү гэж. Тэгээ сонсогчд маань бас комент хийгээд үнэхээр бас энэ бичиж байгаа хүмүүсийг харахтаа бас маш их баярлалдаг. Нөгөө амьд харилцаа гэдэг шиг энэ зүйлсүүд явагдчихэдэг. Тэгэхээр хүн бүрийн бичиж байгаа тэр сэтгэгдлийг уншдаг шүү. Тэндээс урам авч баярлаж та бүхэндээ бас талархдаг шүү гэдгийг бас энэ ташрамд хэлмээр байна. Тэгээ бидний үйлчлэлийг дэмжиж залбирал бүхэл зүйлээрээ бидэнтэй хамт байдаг. Танд маш их баярлалаа гэж бас талархлаа илэрхийлье. За тэгээд бид Ром номноос үргэлжлүүлэн ишлэлээр ингээд суралцж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол бид нэр ингээд илчлэлт номлол буюу ингээд бүх ишлэлийг орхигдуулгүйгээр ингээд цуврал байдлаар номлох биш. Харин сэтвчилсэн байдлаар дотроос нэг ишлэл сонгож явж байгаа. Манай Хермоны шүдрийн одоо номлол ерөнхийдөө бол одоо 9-11 минут орчим л үргэлжилдэг болохоор бас тэрнээс өөр бол бас юу бас боломжгүй бас байгаад байна. Та бүхэн хэрвээ ямар нэгэн ишлэл дээр маш чухал энэ ишлэл дээр нэг ийм юм сурж ирсэн шүү гэсэн зүйл ахын бол нэг хүсэл тамир. 3 өгүүлбэрээр сэтгэхгүйгээр комментэн дээр үлдээж болно. Тэр номлолынхаа талаар тэр ишлэл одоо. Гэтэ миний нэг хуваалцсан талаар биш. Харин ингээд энд бас нэг юм сонирхолтой юм байд юм байлаа гэдэг байлаа. Яагаад тийм богино ингээд тэгжинхээр ямар ч чуулган өсдөггүй вэ гэдэг ингээд сургалт юунууд ингээд асуултууд явд юм байна л да. За нэгдүгürt бол яадаг вэ гэхээр магтаалын хүмүүсийг яг ингээд янз бүрийн судалгаа байдаг. Гэхдээ энэ бас нэг судалгаа шүү. Нэгдүгürt бол магтаалын хүмүүсийг нэг хөгжим нь алдж гин үү, ингэж гин үү, ямар хувц өмссөн байна. Гэх мэт энэ дээр хэтэрхийг анхаарал тавьж тэр хүмүүст өндөр шаардлага тавьдаг цуглаан магтаал нь өрөөлтөө болохгүй байгаа учраас магтаал нь нэг юм гоё хайрын те баяр хөөрийн болж чадахгүй байгаа болохоор бас хэцүү байдаг. Хоёрдугаарт бол яг номлолын дараа тэр номл 1 2 3 4 5 6 хувилбар ингээд хүмүүс наад чи бас ийм байхгүй тийм байхгүй гэдэг ингээд ерөөс ингээд номлог яг тэр өдрийнхоор яг тэр цаг мөчөөр хүлээж авч чадахгүй байгаа байдал бол бас чуулганы өсөлтөнд маш их томор нөлөөлдөг гэдэг юм. Хүмүүс бол хэлсэн байдаг. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа энэ Ром номоос суралцж байгаа энэ үед бас хэрвээ та бүхэнд хуваалцах зүйл ахын бол
коммент хэсгээр 3 өгүүлбэрээр сэтрэхгүй гэдэг дүрмийг ярихыг хүсэж байна. Мэдээж би 10 минутаас сэтрэхгүй номлохыг батна. За тэгвэл пастрын маань хэлсэн тэр хүсэлтийн дагуу бас хүмүүс эдгээр зүйлсүүдэд илгээж өгөх байхаа гэж найдаж байна. Тэгээ хамтдаа үгийн цаг руу орохоос өмнө магтцгаая. Та тэгээ эзний өмнө ирээд бас өнөөдрийн үгийн төлөө тас талархаж, дотор тунгааж бодож эзнийг магтаарай гэж уриаллаа. Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна.
Дуурал 63-ийн 1. За, өнөөдөр бид нар хамтдаа Ром номын 11-р бүлгийн 29-р ишлэл. Учир нь бэлгүүд ба Бурхны бэлгүүд ба дуудлага нь буцалтгүй ажээ гэдэг үг байна. Бурхны бэлгүүд бас Бурхны дуудлага буцалтгүй гэж. Тэгэхээр бид нэр одоо ингээд Бурхан өөрийнхөө зарцтай өөрөө тооцоо ягдээ гэдэг үг. Та бүхэн сонсч ирсэн байх гэж миний хувьд бодож байна. Тэгээд учир нь юу гэхээр ямар ч тохиолдолд, ямар ч хэрэг, ямар ч ховжив эзний хуулийн дагуу чуулган дотор хоёроос доошгүй гэрчтэй байх хэрэгтэй. Хоёроос доошгүй шүү. Тэгэхээр тухайн нөхцөл байдлыг яг ойлгож мэдэх, тухайн одоо яригдж байгаа зүйлийг мэдэх хоёр хүн хэрэгтэй гэсэн үг болж байна. Хоёр хүн байхгүй байвал яах юм гээл хүмүүс ярьдгийг. Тийм. За хоёр хүн байхгүй байвал та дахиад бод. Та үнэхээр эцсийн нүртэл явмаар байна. Магадгүй та чуулган дотор шийдэж чадахгүй одоо хууль мөлөөр явж болох юм те. Тэгвэл нэг ийм зүйлийг маш сайн бодож ойлгох хэрэгтэй. Бурхан биднийг энэ дэлхий дээр бидний өөрсдийнхөө талаар бодож төлөвлөжсөнөөс өөр зорилгын дагуу дуутсан байх юм бол бидний амьдрал тохиолдсон зүйлүүдийн зарим нь тэр зорилгын төлөө бидний хэлбэржүүлэхээр өгөгдсөн тохиолдсон зүйл байдаг. Бас нөгөө талаар бид Бурхныхаа явуулгүйгээр өөртөө замаас гарч гэдэг үг би бол ерөнхийдөө бол чуулган дээр бас гимнүгэлтэй холбоотой юм дээр хэрэгэлдэг. Замаас гарч хэлснээсээ буцаж яг тэгэхээр гимээс эргэх гэдэг үг байдаг ч гэсэн гим рүү эргэх гэдэг үг бас байгаад байдаг байхгүй. Тийм болохоор бид нар нэг зүйлийг ингээд маш сайн магадгүй нийгэм, хууль, мөрдөгч, цагдаа эсвэл одоо чамд хайртай хүмүүс, чамд дургүй хүмүүсийн аль аль нь мэдэхгүй зүйлийг зөвхөн Бурхан та хоёр мэдчих тохиолдолд чи аль ямар нэг асуудыг шийдвүүлэхээр одоо өөрийнхөө гомдлыг тайлахаар эсвэл өөрөө заавал одоо ялтанд хүрэхийн тулд зүтгэх үедээ нэг зүйлийг ойлгож явах хэрэгтэй. Энэ маань үнэхээр эргэлтгүй, буцалтгүй эцсийн нүцгэстэй зүйл яг мөн үгүй юу гэдэг. Тэгэхээр өнөөдөр бид нар хамтдаа Бурхны бэлгүүд болон дуудлага нь буцалтгүй гэдэг үгийн талаар суралцж байгаа. За буцалтгүй гэдэг үг бол сонирхолтой үг гэдэг байхгүй юу? Аминелоте гэдэг үг байна. За би бол мэдээж төмөрө грек хэлний тухай ярьж байгаа шүү. За тийм болохоор бүгдээрээ би энийгээ археологи, геологи гэдэг шиг ойлгочихъя. За тэгээд энэ үг нь ямар утгатай вэ гэхээр харамсахгүй, буцааж татахгүй гэдэг утгатай. Би одоо хин оргилмаад нэг юм өгсөн тий. Би энэ өгсөндөө харамсахгүй. Юу удаад байгаа юу өгсөн надаа мадаа гэж хэлсэн байсан чи би миний зүгээс өгсөндөө ерөөс харамсахгүй. За одоо шинэ зарим хүн сэтгэл гаргасандаа харамсахгүй. Тийм тэр миний зүгээс гарсан байсан болохоос тэр хүнийг ингээд надад сайнаар хандна гэж гаргасан зүйл биш. Зүгээр миний зүгээс ерөөсөө миний зүгээс ямар ч юм хариу мариу харах ч гээгүй. Эргэлт буцалтгүй гэдэг би өгөхийг хүссэн. Тэр үед нь өгөх боломж нь надад байсан. Тэр үед нь би өгөх ёстой байсан. Тэгжил таарсан Бурхан тэгэд тааруулсан. Тэгээ би эргэлт буцалтгүйгээр өгсөн гэж. Тэгэхээр энэ бол Христэд итгэгч бидний хувьд асар их үнцэнтэй ойлголт яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр итгэгчид бид нар ингээд нэг өгсөн байхад авч олно шүү дээ буцаагаад гэдэг үг нийгмийн үгийг бодолтой хэрэглэх хэрэгтэй. Бурхан танаар өгүүлсэн зүйлийг та буцааж авах гэж оролдох юм бол та Бурхан танд үргэлжлүүлэн өгөх гэж байгаа зүйлээс татгалж байгаа та яг адилхан гэж. Угаасаа тэр хүн лөө ингээд явцсан гэдэг чинь бид нар нэг зүйлийг итгэх хэрэгтэй. Бурхан мэдж байгаа те. Их мэдж байгаа байлгүй дээ биш. Мэдж байгаа. Бурхан харамлахгүй, буцааж татахгүй, харамсахгүй, шийдвэрээ өөрчлөхгүй гэж. Энэ таны гар үсэг тийм ээ энэ миний гар үсэг. Тэгэхээр би нэг нацист Германы талаар бандит кино үзчихсэн чинь нэг настай Вермахтын офицер дээр очиод та ингээд гестапийн юунд ажиллаж ирсэн байна. Штаб. Тэгээд ингээд та ингээд гар үсгээ зурдаг байсан байна. Таны гар үсэг дотор одоо ингээд нэм тоонууд байсан. Энэ тоонууд хүн гэдгийг та мэддэг байсан уу гэдэг. Дуурахгүй. Гэхдээ та ингээд хүн гэдгийг ерөнхийдөө бол мэдчихсэн. Мэдээд гар үсэгт орсон юм шиг. Тийм ээ.
Гэхдээ та яагаад хүн гэдгийг мэдчихсэн гэж хэлэхгүй байна гэсэн чинь. Би тэр үед энэ хүн шүү гэж нөгөө нэг цэргийн хурал дээр нэг удаага хэлээл тэгэл энэ бол та нарын ажлын нэг хэсэг, энийг хүн гэж та нар ингээд ярих ёсгүй. Тэ? Энэ бол ингээд нууц шүү гэдэг ингээд хэлсэн. Тэр тухайн үеийн тэр тушаал нь тэр үгэн тэр тушаалыг өгсөн хүмүүс нь ялагдаа зарим дүүжлүүлээд ялаа хүртээд ингэсэн байсан ч гэсэн тэр офисын тэр нэг офицер хүн тэр гар хэсэг дурж исэн тэр тушаал нь тэр хүний хувьд дүн зэнтэй буцаршгүй нэцагдшгүй авагдшгүй тийм зүйл. Зарим хүмүүс муу зүйл дээр хүртэл ийм одоо тууштай байхад бид хайранд хайрлахаар шийдсэн нэгний гаргасан шийдвэр ивэхээр шийдсэн нэгний бэлдсэн зүйлстэй хэлбэржүүлэхээр шийдсэн хүний бидний амьдралд тохиолдуулаад өөрөө хүч чадал өгөөд буцаагаад татаад авсан тэр төлөвлөгөөнд бид эргэлзэн гэж юу. Бидний үүнийг ингээд бодох. Тэгээд бид бурхны бэлгүүд гэдэг үгийг нь талаар давчхан хэлцээ гэж бодож байна. За бурхны бэлгүүд ер нь юу байгаа вэ? За тэнгуут бурхны бэлэг гэх нэг бэлгүүд одоо бэлэг авьяас гэдэг үг чинь каризмат гэдэг юу чи яваад байгаа шүү дээ тийм. Тэр өстө каризматаг яасан тэр бүр ингээд юм. Тэ ямар ч нөхцөл байдалд өөрийгөө ингээд буцаагаад өргөж чадах тийм каризматай тэ. Тэр ингээд юу гэдгийг өөрийгөө буцаагаад босгож дуудаж байранд нь тавьж чаддаг тийм маш их юм юутай эрч хүчтэй. Тэгээ бурхны бэлгүүд бол харин бол бидний нэн тэргуунд мартахгүй байх ёстой зүйлүүд бол за нэгдүгээрт бол бурхны сонголт. Тэр биднийг сонгосон. Энэ бол бурхны бэлэг. Амен. Онцгой байр суурь. Тэр биднийг Тэнгэр элчнээс дээгүүр үтсэн. Тэр биднийг өөрийнх нь хүүгийн нэрэнд итгэхэд тэр биднийг өөрийн хүүхэд гэж тооцдог. Энэ бол онцгой бэлэг. Даад нь гэрээвэ. Хүмүүс бурхантай бурхан нэг гэрээ байгуулчихаар бурхан байна уу гэж дэлхийгээр тэнд явж байгаад тэгээд байгуулсан юм биш. Бурхан өөрөө гэрээгээ байгуулсан байхгүй. Бас байр суурь яасан те. За тэгээд дараад нь бол юу гэхээр бурхны амлалт би танад газар нутгийг амлана. Би танад үр хүүхэд амлана. Би танад ерөөлийг амлана. Бурхан бүх хэлсэн үгэндээ эргэлт бацалтгүйгээр хүрсээр байсан. Би чамайг дуудсан. Би чамайг хоньны бэлчээрээс дуудсан. Би чамайг дуудсан тийм. Би чамайг эндээс дуудсан, тэндээс дуудсан. Бурхан яг тэрэндээ хэлсэн амдаа яг хүрсэн. Энд хотод бай. Энэ хотод бай. Энэ хотод миний их болох ёстой хүмүүс байгаа. Би чамтай хамт бай. Миний талаар зоригтой. Бурхан дуудсан, бурхан хэрглэж байгаа тэр газар дээр бурхны үг эргэл боцолтгүй байд. Бурхны ард түмэн гэж дуудагдах онцгой эрхийг бидэнд өгсөн. Анх миний явж исэн цуглаан нэг пастрын энэ тийм олон жилийн болж байгаа шүү 20 хэдэн жилийн өмнө болж байгаа үйл явдал тий. Омитой ингээд юм ярихаар чи би ингээд бүр асар дээр үеийн хүнээ ойлгоод идэв шин. За энэ ингээд ер нь бол 94 онд ярьж байгаа яриа. Тухайн үед миний явж исэн цуглаан 2 хугацаанд толдог. Гэтэ сонирхолтой нэг зүйл нэгээр би тэнд нэг найзынхаа хэлсэн үгийг маш сайн санаж идэг. Тэрний үхээр бид нэр 4 сарын өмнө нэг пастрыг энэ пастрыг бурхан манай чуулганлуу бүр тэр холоос илгээсэн байна гэж хүлээгээл авсан. Тэгэхээр 4 сарын дараа энэ пастор өөрийнхөө хүмүүст одоо эндээс явах ёстой хүмүүстэй хамт манай цуглаанаас явахаар болсон. Бид нар өөр замаар явахаар болсон гэж хэлэх үед манай тэрнээс босч ирнэ. Гэхдээ бурхан яагаад ингэж нэг илгээснэ, нэг болоод, нэг ингээд нийлүүлснэ, нэг салгаад ингээд идэх юм бэ? Би бурхныг ийм гэж бодохгүй. Эхнээсээ та нар нийлэх талаар бурхнаас сонсоогүй юм биш үү? Өөрсдийнхөө зүйлийг, эрх ашигыг, өөрсдийнхөө ашиг сонирхлыг хайсан юм биш үү гэж хэлж ирснийг би маш сайн санддаг. Бурхны үг, бурхны дууд, бурхны өрөөл, бурхны бэлгүүд нь буцалтгүй гэдэг үг Библиэлд байгаа бол буцалтгүй л гэсэн. Хүмүүс Самсон чинь жоохон сонин гар байсан шүү дээ. Ер нь бол нөгөө нэг гасар хүчрэх Самсон. Тэгээ бурхан түүнийг дуудаж Израильчуудыг Филистинүүдээс аварсан байсан. Самсон ганцаархнаа нэг өдөр толдож 1000 Филистинийг буццах гэсэн. Бурхан түүнтэй хамт байсан. Түүнийг Филистиний ямар ч хүчрэхийг зузаан одоо юу тасаршгүй олс түүнийг хүлж чадахгүй байсан. Тэгсэн ч Самсонд нэг зүйл байсан. Бурхан түүнд эргэл боцолтгүй дуудлага өгтөө бурхан түүнд хизээж хийж болохгүй
Гэхдээ энэ дэлхийд тохиолдож болох нэг анхааралтай явах ёстой нэг зүйлийг өгсөн байсан. Үсэндээ тонгорог хөргөж болохгүй гэдэг зүйл байсан. Хүн үсэндээ тонгорог хөргөж л байдаг, босч л байдаг, үсээ авах шаардлага гарч л байдаг. Гэхдээ Самсоны хувьд энэ энгийн зүйл түүний хувьд түүний дуудлагатай холбоотой маш чухал зүйл байсан. Тэгээд нэг зүйл болж байгаа шүү дээ. Самсон дараад нь гим нүгэл хийснээсээ болоод дайснуудаа олзлогдож үсээ тайруулж. Тэгээд тэр бурхан минь нэг сүулт нэгэ дуудаж байгаа шүү дээ. Бурханыг тийм. Хүмүүсийн боддоор бол бурхан түүнийг хайсан, бурхан түүнийг хэрэглэхэ болсон, бурхан түүнийг цаашид хэрэглэх боломжгүй ч болсон гэж бодож байгаа. Гэтэл Самсон залбираад яг л дуудлагынхаа дагуу амьдралынхаа эцсийн мөчид хийх ёстой зүйлээ хийж байгаа л хийсээр байгаа л дууссан байна. Харин түүний хийж чадаагүй зүйлүүдээр бид нэр түүний дуудлагыг хэмжих гэж боддог. Бурханд нэг зүйл байгаа. Бурханы дуудлага болон бурханы бэлгүүд бол боцолтгүй. Бид энэ зүйлийг ойлгож авах хэрэгтэй. За тэгээд Авраам, Исаак, Яаковд амлсан амлалтаа хизээч буцаагүй бурхан танд бас хизээч буцахгүй байх болно. Бурхан Авраамд үр хүүхдүүдийг нь өрөөнө гэж хэлсэн. Тэгээд Исаакийг өрөөсөн. Тэгээд Яаковыг өрөөсөн. Бурхан яг л амлсныхаа дагуу л байсан. Тэдний үр хүүхдүүдийг буцааж авчирна гэж хэлсэн. Буцааж авчирсан. Тийм үү? Тэдний үр хүүхдүүдийг бурханы эзэмшил өрөөл болгоно гэсэн. Өнөөдөр бол бидний сонирх ёстой зүйл бол бидний мөнх ам бол буцалтгүй гэдгийг л маш сайн. Есүс Христ таны төлөө загалмаа дээр хадагдан алагдах гэдэг явчихлаа. Ийм нэг юмний төлөө өгөх шаардлага байгаа мó гэж бодоогүй гэсэн. Яагаад гэвэл Есүс Христийн бидний хайрлахаар шийтсэн тэр хайр бол буцалтгүй хайр. Тэр хайр бол загалмаа дээр өхөл хүртэл тулж ирсэн ч, өвдөлт хүртэл тулж ирсэн ч, цус урсгалт болоод доромжлол одоо бүх зүйл тулж ирсэн ч гэсэн тэр хайр бол шийтсэн, бурхны төлөвлөсөн буцалтгүй хайр байсан. Тиймээс бурхны бэлгүүд болоод дуудлага нь буцалтгүй юм шүү. Эзэн намайг авсан би яаж чимээгүй байх вэ? Баярдан магтан дуулъя. Эзэн намайг уучлсан би яаж чимээгүй байх вэ? Баярдан магтан хүндэлье. Ирүү хансан биний хайр зогсож чадахгүй. Cheers.
хамтдаа энэ өглөө Ром 11-ийн 29. Учир нь Бурхны биелгүүд ба дуудлага нь буцалтгүй ажээ гэсэн ишлэлийн дагуу бид хамтдаа суралцлаа. Тэгээ эзнээс яг танд өгсөн тэр биелгүүд, тэр дуудлага бол буцалтгүй. Тэгээ эзэн таныг дуудсан тэр дуудлага, танд өгсөн тэр авьяас бэлэг чадварууд, тэдгээр зүйлсүүдээ өөрийнхөө дуудлага, өөрийнхөө алдрын төлөө ашиглах болно. Тэгэд танд яг ямар бэлэг авьяасууд танд эзнээс дуудсан, эзнээс өгсөн юу байгаа вэ? Та тэрийгээ өдөр тутамдаа хэрхэн одоо эзнийг алтаршуулж байна вэ гэдгээ бас дахин бодох, бас эзэнд талархах цагийг гаргаарай. Тэгэхээр амьд чуулганы пастор Батулд пастор бол ингээд надад ч гэсэн ингээд Нью-Йоркд үйлчилж байгаа төгөлдөр пасторын онол, Батул пасторын онол. Сонсох тийм юу байдаг, юугүй хэрэгцээ. Яг гэвэл их олон удаа эдгээр хүмүүсээр дамжуулаад эзэн надад үйлчлсэн учраас бас сүүлийн үед би нэг найзынхаа талаар сонссны дараа түүний үг хуваалцгийг дахин сонсгонсон гэж боддогсон. За энэ бол шивэдэд амьдарч байгаа манай пастор одоо иргэд. За тэгээд бид энэ эзний үгийг дуудлага дотроо маш их үнэнчээр амьдарч дамжуулж байгаа эдгээр хүмүүсийн дотор Бурхан маш их олон хүмүүст хэлхийг хүссэн үгүүдийг тээж аваа гэдэгт нь бол итгэдэг. Тэгээ миний хувьд ингээд өглөө болгоо ингээд та бүхэнтэй эзний үгийг хуваалцаад ингээд явж байгаа боловч над руу чиглэсэн эзний үгүүд их байх тусам энэ үйлчлэлийг хийх урам зориг, хүч чадал, тэгээ мэрэгэн ухаан тэр зүйлүүд эзнээс надад өгдөж байд. Энэ бүхнийг би дандаа өөрөө уншаад ганцаархнаа олох боломжгүй. Би өөрөө ч гэсэн даруусаж олон хүмүүсийн номлолыг сонсож тэднэрээр эвийг зэмлүүлж тэднийтэйгээ уулзаж хаа нэвж гин хаах нэвж гин хаашаага хазаач юу гэдгээ хүртэл ярилцах тийм цаг байдаг. Тэгэхээр эзэн бол бид нэг дуудаад ингэсэн бол буцааж авахгүй. Одоо дуудлага буцааж авахгүй. Харин тэр дуудлагаар яаж явхад биднэрт эзний хүмүүс хэрэгтэй шүү. Амен. Тийм болохоор би та бүхнийг нээлттэй хүмүүстэй залбирал болон сэтгэлдээ хуваалцдаг бас ингээд хүмүүст ч гэсэн нээлттэйгээр тэр хүний сонсох шаардлагатай цаашаага явхад эзнийг дахин шаардлагатайгаа үгсийг дамжуулдаг байгаасаа гэж ойлгосч байна. Эзэн дотор урамшуулж байна. Эзэн тантай таны хамтаа болно. За ингээм хамт залбирая. Орчлын бүтээсэн эзэн танд баярлалаа. Энэ нэвтрүүлгийн төгсгөлд бидний энэ дэлхий дээрх бас нэгэн өдөр эхэлж байна. Хамт байж өгөөрэй. Бидний нүдэнд харагдаж байгаа, бидний мэдэрч байгаа, бидний туулж байгаа, бидний харилцаж байгаа бүхий л зүйлүүдээр эзэн таны мэрэгэн ухаан байх болтугай. Бид хаан ч явж хинтэй ч харилцаж ямар ч ажил хийсэн. Таны яг биднээр хийлэхээр бидний дотор суулгасан дэлхийн суурьас өмнө биднийг дуудсан таны дуудлага бидний хийх ёстой. Одоохондоо мөнгө олохын тулд магадгүй гэрүүлээд ижээхийн тулд магадгүй ямар нэгэн зүйл хийх шаардлагатай болоод өөр юм хийгээ явж байгаа боловч өөр зүйлд зориулах ёстой бэлэг авьяас тэр зүйлүүд бидэнд өгөгдсөн байгаа гэдэгт итгэж байна. Бид хизээ яг ойлгож таны дуудсан дуудлагын дотор таны өгсөн бэлэг авьяасуудыг таны алдрын төлөө таныг хайрлах бас таних болох хүмүүсийн төлөө хэрэглэх вэ. Та бидэнд тодорхой ойлгуулж өгөөрэй. Бидний морийн сүс болоо түүний хүмүүсээс хамгаалж өгөөрэй. Бидэнтэй хамтаа гэж эзэн Есүс Христийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.